Мөндөр суваг тавтай морил би бол хөтлөгчийн хот. Бүхэн гайхамшиг нэвтрүүлгийг хүргэхээр хөтлөгч ганц өх бэлэн болсон байна. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 төлөвний Од Мөндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг өв соёл уламжлалаа дээдлэгч оюу толгой компани болон аюулгүй байдлын төлөө хамтдаа авираатай Forward Motors event итгэж байгаа. За өдрийн мэнд ганашаа. За өдрийн мэнд хүргье. За өнөөдөр хэдүүлээ мэдэх нэг нь мэдэх баха. Гэхдээ би бол энэ хүний талаар уншаад үнэхээр сүрдсэн. Үнэхээр гоё. Одоо Монгол бүх гэж хэлж болно те. Яг нь Монгол бүхийн гайхамшиг гिचгэлэр манайхан нэг зөвхөн үндэсний бүхөөрөө битээ төсөөлөөрэй те. Монгол хүн Монгол бүх те. Тэгээд энэ Монгол бүхийн гайхамшиг гэдэг талаас нь хүлээгээд авчаарай. За одоо манай би төгсгөлдөө нөгөө гоё юмд гарах учраас ер нь хэлчихье. Цэндийн дамдан гэдэг хүний талаар ярих гэж байгаа. Цэндийн дамдан 1957 оны 3 сарын 31-нд Хинтээ аймгийн Баян Адрах суманд төрсөн байдаг. За тэгээд 57 он гэхээр ч мэдээж ямар үе байсныг манайхан бас нэг юм төсөөлөхтэйгээ болцсон байгаа бах. Ямар ч Хинтээ аймгийн Баян Адрах сум. Одоо Хинтээ аймгийн Баян Адрах суманд энэ хүний хөшөө байдаг шүү. Ороод үзэх юм бол энэ хөшөө байгаа зөв. Хинтээ аймгийн Баян Адрахаар орох юм бол. Гэтэ хэдүүлээ энэ дугаарыг сонссны дараа тэр хүний хөшөөнд хэдүүлээ очих юм бол энэ хүн хэн байсан бэ гэдгийг мэдэж авах юм илүү. За өөрөө айгүй гоё юм бүр маш олон хуудас дэвтэр байлээ. Өөрөө ингэ тэмдэглэл хөтэлдэг. Танаа одоо хамаатан садны ээж аав дунд мод чинь ингээ гараараа тэмдэглэл хөтэлдэг хүмүүс байсан уу? Тэмдэглэл. Тийм яг тэрнтэй адилхан өөрөө ингээ бүх юмаа гоё тэмдэглэдэг. Тэгээ тэр бүх зүйлс нь өнөөдөр нэвтрүүлгийг бэлтгэхэд тий одоо тийм болж байгаа байхгүй юу? За ингээ 57 оны 3 сарын 31-нд Хинтээ аймгийн Баян Адрах сумын нутагт за мэдээж аав ээж хайртай ах дүү нарынхаа гэр бүлд өссөн байдаг. Эдний гэр бүлийг харахаар маш гоё. Ээж аав хоёр нь багаас нь хүүгээ маш их хайрлсан, маш их эрхлүүлсэн. Эмээ өвөө нь хүртэл их эрхлүүлсэн. Тэглээгээд энэ хүүхэд бол буруудаагүй. Энэ гэр бүлийн хүмүүжил гэдэг зүйл бас энэ хүнд айгүй гоёор буусан байлээ. Ямар сайндаа хурдан морь унахж байгаа хүүхэд мөө мэддгүү маа гижиж мөөмнөөс нь гаргасан байгаа. Бараг сургуульд орохдоо мөө мэддэг байсан гэдэг үлээ тий. Ийм хөөргөн заяа. За тэгээд нөгөө багаасаа нөгөө ээж аав хоёр нь ингээл одоо малчин хүмүүс учраас те маш их ажилтаа ажилт түмэн. Тэгин гут ээж аав хоёрынхоо одоо болох бүхэл ажилд тусалдаг. Одоо ээж нь жишээлбэл хоноо хэрэгаа сууж яхад нь хажууд нь ороод хон хэрэг гал үзээд идэг. Тэгэл ээж нь нэг хоныг одоо нэг 10 минутанд ч юм уу хэрэгж байхад те хүү дагаал уралдаал ингээл хэрэгаад идэг. Тэгээ ийм бас ээжтэй тусалдаг. За тэгээд 6 7 дугаар ангитай байж хахад нь энэ мөстийн бааз гэж байгаа байхгүй. Мөстийн баазд нь энэ хон хэрэгдэг ийм ажил байдаг байсан юм байна. Тэнд очиод хон хэрэгсэн байгаа манай хүн. Сурцсан байх нь шүү дээ те. Тэгсэн чинь нөгөө сурсан ажил нь өөрт нь өстө тийм болсон гэдэг шиг тэр үед хүүхдүүдийн дунд уралдаан зарласан юм байна л да. Тэгээ хин хурдан хэрэх нөдөг уралдаан зарлаад манай хүн чинь тэн дээр төрүүлээд тэгээ төрүүлсэн мөнгөөрөө ээжтэй гутлааваад очиж ийсэн гэж байгаа. Ийм хөөрхөн. За тэгээд анхны авсан хөлс нь ийм сайхан байсан. Тэгээ яг хөө тэн дээр нь бас нөгөө одоо нэг юм адууны дил дардаг юм бас хайч гэж байна л да. Тэгээ эртээ арай нэг том одоо амтай байдаг ч юм уу. Тэгээ тийм хайч бас өгсөн байгаа байхгүй. Тэгээ тэрийг бариад манай чинь тэр үеэс хойш адууга өөрөө дилийн дардаг болж байгаа. Тэгээ нөгөө нэг морныхоо дэлэнд хөрөхгүй урталт нь гэж арга тавьж байгаад те. Тэгээ дээр нь гар зогсож байгаа. Тэгээд адууныхаа дэлийг харгадаг. Ийм л ажилтаа хөвэж дилийн засдаг гэж. За ер нь бол одоо 5 настайгаас ахуулж хурдны морь унаад тэгээд энэ 16 нас хүртлээ одоо бүр мориндоо томдтлоо хурдны морь унсан гэж байгаа. Тэгээ ингээ энэ хүний амьдралыг харахаар заяа. Амьдралынх нь өөрийнх нь өдөр тутамдаа хийдэг ажлууд нь тэр чигтээ өөрт нь нөгөө бэлтгэл гэдэг юм уу те бүх юмыг суулгацсан байгаа байхгүй. За тэгээ нөгөө ээж аа хоёр нь улаан дайлан байр шуудаг ойж өгсөн байгаа. За бас болоогүй нөгөө жижигхэн хөөхөн бүхий малгай бас хийгээд өгсөн гэж байгаа. За тэгээ шуудгаа өмсөөл өдөржин голын ирэг дээр ерөөсө хүүхдүүдтэй барилж байна. Одоос ирсэн хүүхдүүдтэй ч байна, нутаг орны хүүхдүүдтэй барилдаал байна. Тэгээ нөгөө барилдахыг нь харж байгаа өвөө нь хар зогсож байгаад за эдгээр дундаас манай энэ хүүлтэй ер нь овоо шивэн барилдаг болох хаадаал гэж байгаа байхгүй. Тэгээ багд нь яг нөгөө ойрхон нэг боройд айлтай хамт ойрхон цусмсдаг байсан юм уу да. Тэгээ тэндээс нөгөө баава гэдэг үг сурцсан. Тэгээ хүүг болохоор багаас нь баава гэд хочилцсан. Баава маань л ер нь бол барилдаж магадгүй те. Ер нь жоохон төртөө болж магадгүй гэж өвөө юм ярьдаг байж. Тэгэл нөгөө энэ магтаалд нь өнгөрөөд манай хүн чинь нөгөө том ахнатайгаа барилднаа. Хөгтөдтэй барилдана. Ямар ч байсан тэр баг багтай барилдж байхдаа бол энэ том өндөр хүүхд харах юм бол хөдөрөн гүйж ороод унгачдаг. Ийм л бас шидтэй хүүхд байж л те. За ингэж байгаа 1964 онд Бэндэр сумынхаа сургуульд орсон байгаа. За 2 дугаар ангид байхдаа ангийнхаа бага ангийн хүүхдүүдийн дунд ийм үндэсний бүхийн барилдаан болоод тэр барилдаанд нь ороод манай хүн чинь төрүүлсэн гэж байгаа.
Тэгээ энэ барилдаанд бүр төрүүлсэн чи ээж аваар нь очиж үзсэн. Тэгээ нөгөө шагнал нь болохоор мэдээж жоохон хүүхдүүд юм чинь те. Тэгээ дэвтэр бал харандаач байдаг юм. Тиймэрхүү юмар шагнасан гэдэг. За тэгээд сургуулийнхан багш нар болон тэр авийн хүмүүс нь болохоор манай нөгөө дамдин гэдэг нөгөө жоохон өөрийнх нь нэр нь дамдин шүү дээ. Ядчитл тэр үед нь жинхэнэ нөгөө нэг үндэсний бүхийн домогт дарийн дамдаа аврах чаасаа тийм толгоолж явсан. Тэгээд нөгөө дамдин авраг багаас нь хөрхөн өхөөдөд байсан байгаа байхгүй. За ингэж явсараад ер нь бол 10 дугаар анги дүүргээд тэгээ гадаадын хуваар авч наадмын дараа Улаанбаатар хотыг зорж байгаа байхгүй аавтайгаа хамтдаа очиж шалгалт өгнө гэх. Тэгээ гадны сургууль тэнцэх нүгүү юу гэдэг юм байна л да. Тэгээ ер нь бол тэр үедээ яг сумын наадмаараа барилдаад сумын начин нацаг гэдэг хүнтэйгээ барилдаад үзүр төрөнд үлдчихэж хагаад хаяад төрүүлж исэн байгаа байхгүй. Тэгэхээр 10 дугаар ангид төгсөж байгаа хүмүүс маань сумын заан золтой болцсон байсан гэсэн. Тэгээ ааврага аавтайгаа Улаанбаатар хот руу очиод шалгалт өгөхөөр очсон байна. Тэгээ хотод ирээд энэ гадаадын хуваарийн шалгалт өгсөн чинь тэнцээгүй гинэ. Тэгээд одоо боломж нь политехникийн коллежид орсон гэж байгаа байхгүй. Политехникийн дээд сургуулийн уул уурхай ангид орж суралцахаар болж аав нь жаахан зэмлэс хийгээд өөр нутаг утсан гэдэг. Ингээд оюутан болж байгаа манай. За тэгээд уул уурхай ангид орсон байж байгаад ер нь оюутны чинь одоо намрын ажил мажлаар ч юм уу те жаргалантын сангийн аж ахуйд ургац сураах гэдэг ажлыг хийгээ явж байгаа. Ер нь л ингээд яг л нөгөө нэг бидний мэддэг ингээд түүхээр яваад байгаа те саяхных учраас. За ингээд оюутны амьдралд орсон. Намар ажлаас бууж ирээд хичээлдээ ороод тун завгүй байжсэн гинэ. Инженерийн ангийн хичээл хүн даалгавартай тоо их бодуулдаг. Дээд тоомоо гэдэг айгүй хэцүү байдаг. Ингээ байж байгаад 2 дугаар курстэ орсон байсан. Хичээл ер нь гайгүй болоо явж исэн чим нөгөө нэг бас нэг цэрэгт явуулах гээд хажуугаар нэг нас нь болцсон учраас тэгээ нөгөө нэг хичээлийн дүн мөн дажгүй байх юм бол цэрэгт явдаг юм байна л да тий. Тэгэн бол хичээлийн дүн мөн айгүй дажгүй байсан учраас тэгээ цэрэгт яваагүй үлдсэн байна. Тэгээ тэр намар нь 2 дугаар курст орсон намар нь сургуулийн аврах шалгалт тэмцээн болж ийн гинэ. Тэгээ энд нь ороод овоо байрлаж сургуулийнхаа бүр шигшээд ороод ирсэн гэж байгаа. Гэсэн чинь сургуулийнх нь багш нь тэр ганц цагаан гэдэг хүн их идэвхтэй чөлөөт бөхөр бэлтгэл хийлдэг байсан юм байна л да. Тэгснээр нэг өдөр ганц цагаан багш нь дуудснаа. За чи ер нь яг ингээд мэрэгжлийн бүр ингээд барилдаад үзүүл яадаг юм. Чамд ер нь бол дүр байгаа юм шиг байна. Чи энэ самп гэдэг бүхийн самп гэдэг төрлөөр барилдаад үзүүл зүгээр юм байна да. Гэтгсэн байгаа байхгүй. Тэгээ манай хүн ч юм бол тэр үед мэдэхгүй шүү дээ. Яг тэр нөгөө сумын наадамда нэг барилдаад үзсэн тэрнээс биш хичээл сургууль явж байгаа. Тэгэл манай хүнсэн чи өөрөө зөвшөөрсөн байгаа байхгүй. Тэг ингээд улсын начин Баатар жав багшийн секцэнд бэлтгэл хийхээр орж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд энэ нь болохоор одоо увсын 7 домогт бүх гэж байд юм байна л да. Увсын домогт 7 хар гэж. Энэ 7 харын нэг нь улсын начин Дамирангийн Баатар жав гэж хүн юм байна энэ хүн. За тэгээд ардын багш гавьяат асгалжуулагч байхгүй. Тэгсэн чинь тэр үед спортын төв ордонд бэлтгэл хийлнэ гэд. Тэгээд тийшээ манай он очихоор болж байгаа. За очисон чинь анх удаага бэлтгэл хийгээд спортын төв ордонд очисон гинэ. Тэгсэн чинь тэнд явж хагаад сүлдэн дээшээ харсан нэгтийн мөнгө заалнаас олсон гэж байгаа байхгүй. За. Тэгэл өөрөө бэлгшээн өстэй тий. Тэгээд анхны бэлтгэлийн дараа энэ Баатар жаа багш нь дуудаад. За чи энд ирж бэлтгэл хиймээр байгаа бол тий хийж болно. Гэхдээ чи дараа хэрэгтэй үсээс цулаад ир гэсэн юм байл та. Тэгээд нөгөө одоо эн чинь нэг 50 эд оны нэг 60 70 он гэж бодох юм бол тэр үед чи манайхан чинь нэг юм гоё зах махыг нь сорооч морооч ингээд ч юм уу те нэг юм гоё урт өсмөстэй халимгтайч гэдэг юм иймэрхүү байгаа штэ. Тэгээд тэгэнгүүт л дөнгөж залуухан оюутан байгаа бас стил имижгээ явж итэл те тэгээд хэлчихлэр нэг өсөндөө тэрийгээ байхгүй болгож чи энэ бүх рүү орж ирж шүүгээд нэг юм тэр хүнийг ямар шийдвэр гаргахаас шалтгааллах гэдэг байгаа байхгүй баг. За тэгээ манай хүн ч ямар ч харьцсан байгаа юм. Тэгээд дараа нь очих гэснээр одоо дараа очиход үсээд суулжаад ирээрээ гэсэн гээд халимагтаал байж шүү дээ тий. За гэж жоохон цааргалж ингэж явж байгаад тэгээд нэг хичээлийнх нь амралт болоод тэгээ гэрлүүг явцсан байгаа байхгүй хөдөө гэрлүүг. Тэгээд энэ өвлийн амралтаа цагаан сараар таарад нэлээд удаан амарсан гэж. Гэртээ амарж байгаа хотод ирсэн чинь гэртээ амарж байгаа хотод ирсэн чинь ер нь жоохон бэр орцсон юм шиг санагтаад тэгээд ер нь эргээд очиод бэлтгэлээ хийгээд үздэг юм уу гэж бодоод үсээд суулаад бэлтгэл рүү яваацсан байгаа байхгүй. За хоёул хамтаа хэлгэж ярьж. За тийм. За нэвтрүүлгийг маань өв соёл уламжлалт эдлэгч оюу толгой ивент итгэж байгаа. За оюу толгой компани маань уул уурхай үйл ажиллагаанаас гадна боловсролын салбарт хөрөнгө оруулж ирсэн. За 2012 оноос хойш нийт 1130 хүүхдэд гадаад дотоодын сургалтын тэтгэлэг гартуулсан байгаа юм байна. За Монгол оюу толгой компани маань Монгол орны үнцэг болон бүрт эерэг нөлөөллийг бий болгож ажиллаж байгаа. За жишээлбэл хариуцлагагүй уул уурхай улмаас хөндөгдөж орхигдсон газруудад нөхөн сэргээлт хийх, ойн салбарыг чадваржуулах зорилгоор 100 сая мод хөтөлбөрийг хэрэгжүүлээд ажиллаж байна. За мөн Монгол орны усны нөөцийг хамгаалах тогтвортой хэрэглээг бий болгох зорилгоор усны хэрэглээний шилдэг шийдлийг тодруулах шалгаруулалтыг 2 дахь жилдээ зарлаад ажиллаж байгаа. За манай сонсогчид ч гэсэн одоо энэ усны тал дээр одоо дэвшилт арга одоо юу гэдэг техник нэвтрүүлсэн бол тэрийг ойдлоход ингэж явуулаад бас шалгарч болох юм байл шүү. За баярлалаа. За ингээ хүү ямар ч хэлсэн те
ганган манган стил гэдэг бүх юм хаяад спорт руу орохоор болоо шийдлээ. Тэгээ яваа очсон чинь багш нь нэг Баатарч багш нь те. За дамдын сайн байна. Үсээс сулчиж бэлтгэлдээ орж болно гэдээ оруулсан гэж. Ингээ бэлтгэлээ нилээн сайн идэвхтэй хийж эхэлж байгаа байхгүй. За энэ үед болохоор дэлхийн 4 удаагийн аварга галдангийн жамсрантай танилцж төө зайгүй үерхэж хамт бэлтгэл хийж аваа сайжсэн гэж. Самбын 4 удаагийн авраг юм уу те? Тийм юм байлгүй. Тэгээ би энэ хүний талаар дахиад үзнэ. Тэгээ ямар ч сан тэр 4 удаагийн авраг болсон энэ хүнтэйгээ ерөөсөө айгүй сайхан ойрхон дотн нөхөрлөөд тэгээ яадаг вөхөр хүмүүс ингээ бэлтгэлээр ирдэг шүү дээ те. Тэрнээс өмнө ирдэг энэ хоёр. Тэгээд бэлтгэлээ ингээ хүмүүстэй хамт хийжээд бэлтгэлэн тусаа явж шүү дээ. Энэ хоёр үлддэг. Тэгээ хоорондоо үздэг. Тэгээ хоорондоо байлддаг. Ийм байгаа байхгүй. Бэлтгэлийн дараа ч гэсэн хоорондоо их байлдаж ингээ нэг нэгнийхээ одоо бэлддэг байж. Тэгсэн чинь нэг өдөр багш нь хоёулынгийн дуудаж ийн гинэ. Яваад ирэхэд. Яасан гэсэн чинь за Балгаар улсад те болох сам бүхийн олон улсын тэмцээний цугларт болох гэж байна. Ийшээ хоёр явах уу гэтгсэн. Хоёулаач дуун тас явъя л гэдэг юм байна те. Тэгэн гутлан за тэгвэл дээшээ гараад даржаа багш нар очиод чөлөөлөх бичгээ аваад хүрээд ирэх гэсэн юм байна. Тэгээ яваа очсон чинь нөгөөдг нь болохоор дэлхийн одоо 4 удаагийн те ийм тэмцээн уралдаанд орж исэн юм гэж байгаа шүү дээ. Улсын гэдүүлээ. Тэгэн гутал нөгөөдг нь болохоор өгчдөг. Манай хүнийг болохоор ямар ч тэмцээн уралдааны түүх байхгүй юу ч байхгүй тэгсэнээс явна гэдээ ороод тийчлээ аавна гэдээ ороод тэгсэн чинь үгүй чамд өгөхгүй өгөөгүй байхгүй. Тэгэн гутал буцаж очиж багштай хэлсэн чинь багш нь гүйж ороод уулзсан гэж. Тэгээ багш нь гүйж ороод уулзахдаа энэ хүүд ирээдүй байгаа те энэ хүүд боломж байгаа гэдээ одоо хамаг сайнаараа магтчихийж тэр юм авч гэж байгаа байхгүй. За ингээ ямар ч энэ хоёр маань хоёулаа чөлөөний бичиг аваад ер нь бол ингээ тэр юм руу очисон байгаа те. За тэгээ бэлтгэл гараад одоо тийш явах гээд бэлтгэл гарсан юм байна л да. Тэгээд Монголын шилдэг бүхчүүдтэй хамт бэлтгэл хийж эхэлсэн байгаа. Энэ үедээ шигшээ багт нь болохоор чанарав, за Батсүх, Пунцэг, Очирвал, Буйда, Онх, Дорж, Лавгсүрэн, Эрдэв, Дөшчулуун, Моонон хүү зэрэг юм шилдэг бүхчүүдтэй хамтдаа одоо бэлтгэл хийж эхэлсэн юм байна л те. Энэ бэлтгэл гарснаар оюутан маань нэг оюутан байсан маань оюутанд амирчин болж те. Дээрээс нь энэ Улаанбаатар ресторанд хооллож үзэж байгаа. Дээрээс нь спортын төв ордонд байрлаж бэлтгэл хийн гэх мэтлэн яг л нөгөө нэг энэ дэлхийн мундаг бүхчүүдтэй те. Энэ зэрэгцгүүц ингээд үнэлдээд ирэн гутал чинь манай онд ч бас нэг юм гоё юм урам орж байгаа шүү дээ те. За ингэж байж байгаа 1977 оны хавар шигшээ багийн тасалжуулагч насан тогтох улсын шигшээ багт түүнийг сонгож аваад яг ингээд бүр одоо албан ёсоор Монгол улсын шигшээ багийн тамирчин болж байгаа байхгүй. За анхныхаа тэмцээнд 1977 оны 5 сард Улаанбаатар хотод явагдсан сам бүхийн олон улсын тэмцээнд 62 кг манай барилж гинэ. За энд болохоор Зөвлөлбод улс Болгарын бөхчүүд дээрээс нь олон улсын хэмжээний мастер Лавгсүрэн, Дорж нарыг бүгднгийн ялаад шууд энэ анхныхаа тэмцээнээр алтан медаль авчиж байгаа байхгүй. Тэгэхээр одоо Улаанбаатар зохион байгуулагдсан энэ олон улсын тэмцээн болоход те тэрэн дээр нөгөө анхны тэмцээн дээр орж исэн хүүч өстэй нөгөө битүү моргдөг шиг буудаж гарч ирээ бүгднийг ялаад гараад ирж байгаа байхгүй. За ингээд бүр алт авцсан заяа сан бөхөөрөө. Энэ тэмцээнээс хойш дэлхийн аварга, олимпийн медаль, үндэсний бөхөр, улсын цол авна гэдэг том зорилго өөртөө тавьж бэлтгэл хийж эхэлсэн. Дотор нь хараа дэлхийн аварга болно. Олимпийн медальтан болмоор. Дээрээс нь үндэсний бүхийнхэн цолыг авмаар. Ийм том 3. Энд чинь бүр 3 шал ондоо чиглэл гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр манай онд бас багтчил байсан байгаа байхгүй. Ийм юм зорилго өөртөө тавиал за яг бэлтгэлийг яаж хийдэг те яах ёстой ингээд өөртөө маш хатуу шаардлага тавьж эхэлсэн байна. За ер нь бол өөрийнх нь хэлж исэн энэ дурсамжин дээр гарч байгаа үг нь шүү дээ те. Чи өөрийгөө ялж иж өрсөлдөгчөө ялнаа. Хидий чинээ их зовж ядарч иж төдий чинээ амжилтанд хүрнэ гэсэн үзэл бодлыг өөртөө бүр ингээд бүр явж суулгасан байна. Бүхий л одоо хийж байгаа бүх зүйлсээ бүхийн амжилт гаргахын төлөө зориулж эхэлж байгаа байхгүй. За тэгээд бэлтгэл дээр бүх өрсөлдөгч бүхчүүдтэйгээ барилдаж нэгэндэн ч нэг жоноо алдахгүй цэвэр ялахын төлөө өөрийнхөө бүх хүчийг зориулдаг байна. Тэгээд уулын болон талын гүйлтгэж явдаг. Ямар ч тохиолдолд алхахдаггүй. Тэг чи одоо хичин километр гүйдгийн те ямар ч тохиолдолд уул болгон тэр талын гүйлтэн дээр алхахдаггүй. Тэгэл ерөөс ингэж байгаа байхгүй. Энэ болгоныг ингээд давчих юм бол энэ болгоныг би давчих юм бол өрсөлдөгчөө ялна гэж өөрөөгөө бүр ингэж кодолж байгаа. Тэгэл ингээд амьсгаан давчтай тэр гүйлт чи амьстай те амьсгаан давчтай нүдэн бүрэлцэл ирдэг гинэ. Тэгэд тэгж байгаа л ингээд бүр нүдэн бүрэлцэл ингэж байгаа харахад гүүжил байдаг гэж зогсдгоо алхахдаггүй. Тэгээд өөрөө хэлсэн юм нь болохоор хүн бахардаа дуунна гэж байдгүй юм бэлээ гэж байгаа байхгүй. Бахардаа дуунна гэж байдгүй юм бэлээ. Хачин болоод ингээд хачин болоод дотор мотор сонирн болоод тэр нүд ам бүрэлзэл ингэж хийснээр дотор нь онгоогоо л эхэлдэг. Хүмүүс яг энэ үеийг давж чадахгүйгээр давж чадахгүйгээр алхаад няцаад эхэлдэг юм бэлээ. Энийг л давчих юм бол цаашаа онгоогоо эхэлдэг юм шүү. Бэлтгэлийн үеийн бүх бэрхшээлийг давж чадчихиж өөртөө тавьсан тэр зорилготой хүрнэ гэд өөрийгөө бүр ингэж кодолж байгаа байхгүй. Өөрийнхөө сэтгэл зүйн хувьд те. За ингээд ерөөсөө тамирчин хүн Жингийн хаан лидер нь болохын тулд бүхий л юмдаа лидер байна.
тэр алхах нь уу, гүүн үү, бэлтгэл хийн үү, хүндийн өргөлт байна уу, юу хийх ёстой. Бэлтгэлийнхаа хийж байгаа төрөл болгон дээр лидер нь байж иж тэр жингийнхаа лидер нь болдсон шүү гэж. Өөрийгөө бүр ингэж одоо мотивацлан гэх юм уу те ингэж бүр ингэж бэлддэг юм байна л да. Тэгээ сагсан бөмбөг, хөл бөмбөг, биеийн хүчнийгээд бүхэл юмуудыг яг ингэж хийдэг. Тэр болгоныхоо лидер байх гэж үздэг. Тэгэл идэж байгаа үеин те. Тэгээд дэвдэн дээр барилдж байгаад хэдийгээр ядарч исэн гэсэн те надтай барилдж байгаа бүх надаас илүү ядарч байгаа гэж толгойдоо боддог. Тэгэл ингэх юм бол өсөлтөгчөө ялна гэд боддог. За яг тэр нь яг амьдрал дээр нь батлагдаад идэг. Тэгэл өөрөө өөртөө бүр юм номлол гаргаж ирж байгаа байхгүй баг л. Би ядарчлаа яана гэж бодохгүй нь шүү дээ. Би ядарч байгаа юм чи энэ нөхөрөөс ядарч байгаа гэх. Ингэн гутал надаас илүү нь ядарч байгаа. Гэтэ дарна гэл ингээл зүтгэдэг юм байна л да. Тийм бай. Наа чи бүр маш хэрэгтэй бодлоо шүү нэр. За ингээд 1977 оны хавар улсын аврах шалгах тэмцээний бэлтгэлд байжгаад өвдөгний шөрөмсөг гэмтээсэн юм байна. За тэмцээнд орж чадахгүй хөдөө гэртээ ирж байгаа заяа. За өвдөгний энэ айгүй сонин зүйл. Тэгээ 77 он тэмцээнд оролцож байгаа өвдөгний шөрөмс нь нэвтээд тэр нэг хэсэг амар гэсэн юм уу юу гэсэн. Тэгин гут гэртээ явчих гэрлэг авчиж байгаа байхгүй. Бүр 6 сарын турш гэртээ очиж байгаа. Гэртээ очихдоо яаж юм гэхээр нутагтаа амарж байгаа байхгүй болно өөрийгөө. Тэгсэн ирнээсээ нөгөө хэлээдсэн шүү дээ. Өдөр болгоны дээр амьдрал гэдэг юм уу бидний хийгээд байгаа тэр зүйлс одоо малчин ард түмний маань нүүдэлчин ард түмний маань өдөр болгоныхын зүгээр л ингээл хийж идэг ажил гэж бодохгүй хийж идэг зүйлс нь өөрөө эргүүлээд энэ спортын чинь суурь нь болоод идэг юм байна. Үнэхээр гайхамшигтай. За ингээд амтахтай шүү дээ тий. Аавтайгаа хамтдаа бас зүгээр байхгүй. Хинтээ аймгийнхаа наадамд очиж барилдсан байгаа. Аймгийнхаа наадамд шүү. Очиж барилдаад төрүүлсэн бүр. Төрүүлээд аймгийн арслангад цол авчиж байгаа. За тэгин гутлаа ерөөсөө гэртээ дураараа ээж аавнаас нь дураар намрааж байгаа. Нөгөө нэг хайрладаг хүү учраас те дураар намрааж байгаа. Өглөө эрт тосоол бууга үрээл моринд мортол гар авчдаг. Тэгээ яадан гэхэлэр өдөржингөө явж байгаа л нэг газар аваачаад нэг гой сайхан газар аваачаа морио чөдөрлөж орхин гутлаа бууга өрөөл өдөржингөө тархалцдаг. Өглөөний гараа, оройн гараанууд дээр нь тархучлаад тэгэл тав буудаж умгаагаал өөрөө сайхан бэлдэж янзлаад голынхаа ирдээ сууж байгаа л нөгөө тарууга боож идчихэл тэгээ сайхан амарч байгаа л өдөр сайхан нарны халуун байхад те амарч агаад орой гараа болохоор оройн гараа тарганы оройн гараан дээр очивол тав умгаагаал бас сайхан ингэдэг. Тэгж байгаа л бүр ингээл харахгүй болсон хойно ч юм уу те гэртээ ирдэг. Ингээд ерөнхийдөө бол өөрийгөө айгүй сайн амраасан байна. Ээж аав ах нар нь ч гэсэндээ нөгөө аймагт төрүүлээд ирсэн болохоор нь те баярлаад ерөөс ажил төрөлд оролцуулахгүй. Манай хүн бол дураараа сайхан амарсан гэсэн. За тэгээд 8 сарын 10-даар ах нартайгаа нийлээд хатал нь гарч байгаа. За нөгөө бухлын чихийн нуруулдна хашааны мод ууланд гарч бэлдэнэ. 9 сарын сүүлчээр оюутны хичээл эхлэх болсон болохоор Улаанбаатар хотод ирж байгаа байхгүй. За ингээд ер нь бол ингээд нэг юмд өөрийгөө нэг юм маш сайхан амраагаад нөгөө нэг тасралтгүй өөрийгөө хүчилж исэн юм чинь амраагаад ингээд ирсэн. Хамгийн гайхалтай нь шүү дээ. Эргэж ирээд спортын төв ордон дээр очиж бэлтгэл хийж штэ тий. Жишгшээ багт хамжиж штэ. Эргээ бэлтгэл хийсэн чинь насан тогтох багш нь тэгсэн юм байл да. Насан тогтох Баатар чав гэдэг багш нар нь. За одоо дэлхийн аврах болгож байгаа. Энэний бэлтгэл гарна гэдэг. Бэлтгэл гарч байгаа байхгүй. Ингээд харцтай цэргийн амралтанд очиод бэлтгэл гарсан гэж. Тэгсэн чинь бэлтгэлд нь нөгөө жингийнх нь одоо шилдэг бөхчүүд нь байж байгаа дэлхийн аврагт явах гэж байгаа юм чинь. Бөхчүүд нь байж байгаа. Тэгсэн чинь нөгөө хэдий чи ерөөсөө юу аахгүй. Хүчлэхгүйгээр нөгөө хэдий ч баруун сулууг хайж ийн гинэ манай. Бүр тэгээ гайхаад. Тэгээ ер нь бол өөрөө дүгнэхтэй оюутан байхдаа нутагтай хайрж амраад те оном өрнийхөө ирэг дээр усан сэлж морь унж нутгаараа тавих гэж аав ээжтэй тусалж өвс хадлан бэлдэж мод түлээнд явж те адуу малтаа ноцолтож явсан маань надад их сэргэлт болцсон юм байлээ гэж байгаа юм. Тэгэл нөгөө үеийнхэн одоо яг тэр жингийнхэн бөхчүүдийг ерөөсөө бүр баруун сулгааг бай дийлдэхгүй болчихж байгаа байхгүй бүр ингээд бэр ороод ирсэн. Ингээр нөгөө ингэж нөгөө өксүр замаар мацаж амжилтанд хүрсэн талаараа залуучуудаа яг энэ үе өөрөө яг ярьдаг. За ингээд 79 онд дамдан сургуулаа төгсөж одоо хүүтэй болсон байдаг. Анхных нь хүүн ирдэг. За ингээд сан бүхийн насан туршид болон дэлхийн залуучуудын одоо аврах шалгуур сан бүхийн насан туршид болон залуучуудын чинь хоёр төр шүү дээ, тий. Хоёр төрлийнх нь хоёулынгийнх нь аврагыг авч байгаа хөөе. Алтан медалыг авч байгаа хөөе. Үнэхээр бэр суудсан. За ингээд түүний хувьд шүү дээ. Энд чинь нөгөө нэг их спорт гэж нэрлэдэг юм л да. Яг одоо нөгөө нэг олимпийн төрлүүдийг ч юм хэлээд байгаа байхгүй. Тэгсэн чинь сан бөхчин болохоор өөрөө дэлхийн авраг шалгалт тэмцээнд даад одоо насан туршид болон оюутны гэдэг юм төрөл ангилаар явдаг ч гэсэндээ энэ дээр манай авраглаад дэлхийд бүр номер 1 шүү гэдгээ баталчихж байгаа. Жингийнхээ хувьд те. Батлаа гараад ирсэн. Олимпиад ормоор байдаг. Самп ч олимпиад ордог. Тэгэн гудал тухайн үед чинь самп болон жуудоогоор хичээлдэг. Шууд жуудаараа хувираад олимпиад орох боломжтой. Дээрээс нь үндэсний бөхөрөө барилдмаар байгаа. Манай хүний өөрийнх нь өсөл байгаа шүү дээ. Самбараа тий тэгээд одоо олимпиороо тэгээд үндэсний бөхөрөө. За тэгэн гут ямар ч шууд манай үндэсний бөхөргөө орж иж байгаа байхгүй. 81 он. За энэ чинь ардын хувьсгалын
60 жилийн ой заяа. Тэгсэн чинь манай хүний чи өөрийнх нь төрсөн 57 гэхэр чи нэг 24 мөрөн настай байна. 20 идэх настайдаа үндэсний бүх рүүгээ орж иж байгаа. Тэгээд мэдээж бэлтгэл нь шал ондоо шүү дээ энэ чинь тий. За ингээд үндэсний бүх рүүгээ ардын өвсгөлийн 60 жилийн ойгоор барилдахаар нэрээ бичүүлж байгаа. За анх удаага улсын нааданд барилдж байгаа маань инээ гэд өөрөө хэлсэн байдаг. Улсын нааданд барилдах бөхчүүд бэлтгэлд гараад ирцэн. Их сайхан гялалцсан. Хүрэн том дээлтэй ийм улсууд байна гэж. Хажууд манай он ч болохоор нөгөө жингийн өвдөө 60 хэдэн килограмм барилддаг штэ. Ингээд өөрөө болохоор 1-2-ын даваан дээр асуудалгүй так гараад ирж байгаа байхгүй юу. За ингээд 3-ын даваанд гараад ирсэн чинь Увс аймгийн бүх төр мөх гэдэг хүн амлаж авч гинэ өөрийг. За барилдаад нөгөөдгөө чинь давлаа. 4-ийн даваанд гараад ирсэн чинь улсын начин Даштава гэдэг хүн амлаж авсан байна гинэ. За түүнтэй бас барилдаан хийж байгаа Даштавагаа улсын начныг даваа гараад ирлээ. Тэгсэн чинь 5-ын даваанд нь штэ тий. Бидний мэдэх одоо Сумын азар авраг тий давгдорж одоо Японы сума бүхийн тий авраг Озкийн хоёрын чин аав нь долгор сүрэн гэж заан байдаг шүү дээ. Улсын заан долгор сүрэн гэж юм байна. Гэсэн чинь 5-ын даваан дээр улсын заан долгор сүрэн аваад нөгөөдгөө ч гэсэн аваа үзэх юм бодол гараад байсан чинь манай хүнийг хайцсан гэж байгаа байхгүй. За ингээд манай хүн одоо нэг цолонд хүрч чадаагүй 5-ын даваан дээр унчиж байгаа. За арайч болоогүй. Тий. За ингээд 83 оны одоо Хинтийн аймгийнхаа наадам руу очиж байгаа байхгүй. За тэгсэн чинь энэ бас маш гайхалтай түүх юм билэ. Хинтийн аймгийн 60 жилийн болоод нутагтаа барилдахаар очлоо. Тэгсэн чинь аав ээжээр маань хоёулаа нөгөө хүүгээ үзэн гэл аймагт ирсэн. Тэгээ Улаанбаатар хотоос манай хүн чи өөрөө улсын заан Барамсай гэдэг хүнтэй. Дээрээс нь одоо тухайн үед бол одоо зүгээр л залуу бүх байгаа. Бат Эрдэнэ. Тий. Одоо бол одоо мэдээж дархан аврах шүү дээ тий. Энэ Бат Эрдэнэ гэдэг чинь залуу бүх бүр ингээд өөрийнх нь баг шав байхгүй юу. Манай энэ хүний тэгэнгүүт л энэ гурван маань хамтдаа Хинтийн аймгийнхаа барилдаанд очиж барилдана гэдэг Улаанбаатараас ирэхгүй юу. За наадмын өглөө гэсэн чинь Сүхбаатар аймгаас бас улсын начин нөгөө Даштава гэдэг хүн бас ирсэн юм байна. За тэгээд аймгийнх нь наадам болчихж байгаа. Аймгийн наадамда барилдаж явсараад манай хүн чинь бүр үзүр түндээр гараад ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг өөрийнх нь одоо аймгийн наадам штэ тий. Тэгэхээр нутгийнх нь улсууд бол тий энэ 60 жилийн өн Тэгшон наадмынхаа аймгийнхаа наадмын энэ дэр манай нутгийн бүх төрүүлж ирсэ гэдэг. Гэтэл нөгөө талаас нөгөө нэг Сүхбаатар аймгаас ирсэн улсын начин дээр Даштава гэдэг хүн үзүр түндээр гараад ирсэн. Нөгөө талд нь манай хүн гараад ирсэн. Тэгэл нөгөө нэг нутгийн зон олон бол тий өстө бүр юу хэний ч хамаагүй тэр дээлийг мушгаад бас л те нутгийнхаа 60 жилийн ойн төрөөг нутгийн маань бүх авчаасаа гэж бөөн ингээл одоо хүлээлт үүсгэл ингээл байж байгаа штэ. Тэгсэн чинь яг тэр наадам дээр нь манай залуу тэр улсын начныг өстой наадмынхаа үзүр дөрөөн дээр шидэж хаяад өөрөө 60 жилийнхаа ойн Хинтийн аймгийнхаа 60 жилийн ойн наадмын төрөг өөрөө авч байгаа хөөхгүй. Тэгэхээр энэ хүн чинь бол ер нь бол те нэг юм бүхний тал дээр бол өстой бүр аимшигтай байгаа байхгүй. Тэгэл бусад бүхчүүд нь ч мэдэн штэ энэ үний чинь. Өө нөгөө саан бүхийн дэлхийн тим төрлийн авраг гэж мэдчихэж байгаа штэ. За манай хүн ч гэсэн нөгөө буйртайгаа үзүүлээд нутгийнхаа юм авсан байдаг. За тэгээд үүний араас 1984 оны улсын наадамд одоо 2 дахь орж ирж байгаа. 2 дахь удаага наадам цодглож байгаа байхгүй. За ингээд 81 оныхыг бодох юм бол аваад сайн бэлтгэлтэй байсан гэж байгаа өөрөө. За ингээд толгоотын энэ Баян уул амралтанд очоод дархан авраг цэрэн тогтох аврагта Арслан давгсрын гэдэг одоо том бүхчүүдтэй хамт бэлтгэлт гарсан байгаа байхгүй тэр наадмын юунд гарахын тулд. За ингээд ямар ч сан ирээд нэлээд сайн бэлтгэл хийж байгаад ирсэн. Эхний 2 даваан дээр бол асуудалгүй даваад гараад ирж байгаа. За 3-ын даваанд шүү дээ тий. Аймгийн зан Сүхбаатарыг унгаагаад 4-ийн даваанд улсын начин Дашчамцыг унгаасан байна. За ингээд нөгөө нэг давж чаддгүй 5-ын даваа. 5-ын даваандаа гараад ирсэн чинь улсын арслан давгсрын гэж том арслан байна. Улсын арслан аавна гэдэг чинь амар шүү. Тэгсэн чинь энэ хүнтэй барилдаад манай хүн чинь үзэж байгаа давж байгаа байхгүй юу. За ингээд улсын начин гэдэг цолны бослыг хангаж байгаа. Харин 6-гийн даваанд тухайн үеийн өстой нөгөө нэг өвдөг шороодлгүй дэвж яваа тухайн үеийн одоо босоо яваа авраг болох цэрэн тогтох авраг аваад өвдөг шороод болсон байгаа байхгүй манай хүнийг. За ямар ч байсан энэ жил бол өөрөө улсын начин гэдэг том алдарт хүрч чадсан сайхан жил байсан тухайга дуусдаг. За ингээ манай дамдын Хинтийн аймгаас энэ Барамсай заанаас хойш Хинтийн аймаг шүү дээ тий. Барамсай гэдэг энэ заанаас хойш 23 жилийн турш шүү дээ тий. Улсын цолонд хөрсөн бүх гарч ирээгүй байсан. Тийм. Тэгэхээр энэ одоо саний яриад байгаа энэ наадам шүү дээ тий. Манай хүн орж ирээд улсын начин авч яана гэдэг чинь Хинтийн аймгийнхаа нийт одоо зон олны өмнөөс 23 жилийн турш төрөөгүй байсан улсын цолтонг төрүүлж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь маш том бас гавьяа байхгүй. Тийм байна. Тий. Үнэхээр амар гоос 23 жилийн яраас. Тэгэхээр чинь Бат Эрдэнэ авраг морч болоогүй байсан боос. Бүр хойноос гоос. Харин бид нар ч нэг Хинтийн аймгийн гэж сонсож өссөн хүмүүс шүү дээ. Бат Эрдэнэ аврагыг. Тэгэхэд би
одоо 23 жил цол аваагүй гэдэг нь гайхчлаа. Тийм 23 жилийн цол аваагүй байсан Хинтээ аймгийн бөхчүүдийг дахиж хагалж өгч дахиж шинэ хуудсыг нээж өгч байгаа гэсэн үг байхгүй юм чи. Үнэхээр гайхалтай л да. За хоёул хамтран хэлгч ярьч те. За тэгье. За дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Ford Motors event итгэж байгаа. За Ford Motors маань Японы автомашины сэлбэг засрын үйлчлэгээний салбарт 1999 оноос хойш 26 дахь жилдээ одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. За энэ хугацаанд хариуцлагатай, тууштай байсны үр дүнд Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болж чадсан байна. За Японд компаниудад бид нар бол мэднэ. Ер нь хариуцлагатай хүмүүстэй л хамтарч ажилладаг. Ийм одоо онцлогтой тийм ээ. Шаардлага өндөртэй. Тийм. За энэ шаардлагыг одоо хангаад 8 корпорацтай албан ёсны дистрибьюторын гэрээ байгуулна гэдэг бол өөрөө ямар компани вэ гэдгийг чинээс харагдаж байгаа. За ингээд зөвхөн өөрсдөө хийгээд авах биш ээ. Зөвхөн өөрсдөө юм чанартай оригинал хэлбэгээр одоо хэрэглэгчтэй хангаад авах биш. Монголчууд бүгдээрээ ийм чанартай оригинал хэлбэгээр одоо хангацгаая гэж уриалж байгаа юм билэ. За тийм учраас одоо автомашины салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудаа бүгдийг нь одоо бид нартай хамтарч ажиллаач гэж урьж байгаа тийм ээ. За Ford Motors-тай ажиллахыг хүсвэл 7510 дугаар утсаар болон Facebook-ийн Ford Motors гэдэг пэйж байж байгаа. За ийшээ хандаад одоо дэлгэрэнгүй мэдээлэл аваад хамтарч ажиллах боломжтой юм байна. За баярлалаа. За баярлалаа. За одоо хэдүүлээ дахиад яриа те. Тэр залуухан жоохон хүн юу гэж хэлээ. Би самбараа те ингэн. Дэлхийн ер нь бол самб гээгүү те. Ер нь бол дэлхийн одоо авраг болно. Гэсэн үнэхээр самб бөхөөрөө үнэхээр өөрийгөө хоёр төрөлд нь батлаад авраг нь болцсон босоо болцсон. Үндэсний бүхтөө би амжилт гаргана гэж хэлсэн. Үндэсний бүхтөө амжилт гаргасан уу гаргасан. Гэтэл нэг зүйл нь бас үндэсний бүхтөр нэмээд хэлэхэд одоо яг энэ өөр төрлөөр барилдж байгаа жудо болон самбын төрлөөр барилдж байгаа энэ дэлхийн болон одоо олимпийн төрлөд ордог энэ экспортын бүхчүүдийн маань хувьд нөө жингээ барьдаг асуудал байдаг шүү дээ. Тэгээ байнгын бэлтгэлтэй байдаг. Тэгээд чинь одоо цол авахын тулд зөвхөн үндэсний баяр наадмаар барилдаж цолоо авдаг бол энэ хүмүүс чинь өвөл зун хавар намаргүй бэлтгэлтэй тэгээд дандаа нөгөө дэлхийн тэмцээн уралдаан Азийн тэмцээн ингээд байнга явж байгаа учраас үндэсний бүхтэр амжилт гарах бас боломж нь айгүй хаагдмал жоохон бага байхгүй. Тэгсэн гэрнээсээ л манай хүн Хинтээ аймгийнхан 60 жилиг очиод авлаа. Тэгээд 23 жилийн дараа Хинтээ аймгийнхан бүхчүүдийн цолыг дахиж нээж өглөө те. Энэ амжилтууд ингээ гараад ирсэн. Хоёр төрөлд нь амжилтсан. За одоо олимп гэдэг тэр өөрт нь том юу байгаа шүү дээ. Даваа байгаа шүү дээ. Тэнэгөөс бодцсон баг. Тэгсэн чинь яг хоо 1900 би 88 он гэдээ бүр хоошоо татчихъя заяа. 1988 оны Сөүлийн олимпиад энэ тамирчтай бэлтгэж өөрөө тамирчтай бэлтгээд заяа. Тэгээ өөрөө овоо бэлтгэл хийж ягаад улсын баяраараа бас энэ нөгөө үндэсний бүх болж байсан шүү дээ, тий. Улсын баяраараа мөнхөд аваргоогоор 5 давсан юм байлээ. Тэгэхээр нөгөө нэг улсын начин болцсон шүү дээ. Тэгээд 1988 он дахиад одоо 3 дахь удаага улсын наадамд орж ирж байгаа байхгүй юу? 3 дахь удаага орж ирэхдээ 1 2 3 4-ийн давааг давчаад 5-ын даваан дээр дархан аварга мөнхөд аваргатай таарад. Тэгээ мөнхөд аваргааг 5 даваад 6-гийн даваанд болохоор нөгөө л айхтар цэрэн тогтох аварга шүү дээ. Цэрэн тогтох аваргад өвдөг шороодод аргагүй тухайн үед бол цэрэн тогтох аварга чинь жинхэнэ эд үе байсан юм чи. За ер нь бол ингэж орж ирээд ингээд начин гэдэг цолоо 2 удаа батлахгүй нөгөө өсөх хэдэр гэдэг чимгийг нэмээд өсөх хэдэр начин багхгүй энэ хүн чинь. За ер нь бол ингээд үндэсний бүхийнх нь амжилт нь энэ. За одоо нөгөө нэг олимп. Тэгсэн чинь 1980 оны Москвагийн зуны олимп байна л та. Тэгээ энэ наадам олимпийн наадамд оролцох гэсэн чинь самб ч болох олимпиад байхгүй шүү дээ. Тэгэхээр манай он жудоогоор оролцох боломжтой болж байгаа байхгүй. Жудоогоор бэлтгэл хийгээд 4 минутээр юм жоохон өөр. Тэгээ жудоогоор бэлтгэл хийж яагаад 1980 оны зуны олимпиад Москвагийн олимп руу явахаар болж байгаа байхгүй. За очсон. Очоод барилдсан. За манай он жудоогоор барилдахдаа нэгдүгээр тойрог дөрөв шүү дээ, тий. Одоо бид нар саяхан ярьсан да Зимбабwe гэдэг, тий. Зимбабwe улсын бүхтөө таарсан байгаа байхгүй. Тэгээ Зимбабвед ямар юмны юуны шиг дээ нөгөө бүх байхавтай жудогийн бүх байхтай яг бүхийн хөгжил нь жоохон хацсангууд дорой байсан үе л байхгүй. Гэтэл тэгээ чи нөгөө тэр үеч нөгөө Мугабе одоо ерөнхийлөгч нь байгаа штэ. Тэр үний бүх хөгжил нь чиж юу аах вэ? За ингээд Зимбабвегийн бүхтөө барилдаад төвггүйхэн цэвэр ялаа гараад ирсэн байгаа манай. За нэгдүгээр тойрог дээр. Хоёрдугаар тойрогт жудогийн төрөлтийн Франц улсын тамирчин Дэлвин гэж нүмтэй таарсан юм байна л да. Тэр Дэлвинтэй барилдаад Юко онолгоог хоцсон байгаа. За бас л сайн тамирчин байсан энэ бүх нь бол дэлхийн аваргын медальтай Европын аварга бүх байсан бохоггүй энэ Франц улсын тамирчин. Тэгээ жудо дээр Франц чинь ямар вүлээ бид нар мэдчихэж байгаа шүү дээ. За ямарч хоёрдугаар тойрогт энэ нөхрийг хуссан. За гуравдугаар тойрог дээр бас Швед бас бүхтэй. Шведийн Wolfgang гэдэг бүхийг бас ялсан байна 3 дугаар тойрог дээр. Ингээд хэсгийн аваргын төлөө шалгаад гараад ирсэн байгаа байхгүй. Бид нар энэ түүхийг бас мэддэггүй шүү. Манай одоо найруулагчид маш гоё бичлэг байгаа. Тэрийг утгагүй харуул. Хэрв дараагийн тойрогт ялах юм бол шүү дээ, тэ мөнгөн медалыг крамална гэсэн үг.
шууд алтын төлөө гарч ирнэ гэсэн үг. Зооны аргуулна гэсэн үг. Тий. Тэгээ мөнгөн медалыг хармаална гэсэн үг. За тэгээд яг тэр мөнгөн медалыг одоо хармаалахын төлөө хэсгийн аваргын төлөө энэ Польш улсын бүх тамирчин Януш Павловский гэж хүн байна. Энэ нөхөртөө таарад барилдаад ялаад Олимпийн наадмын алтан медалийн төлөө барилдах эрхээ авч байгаа байхгүй. За одоо түүнд бол нэг л даваа байгаа. Ямар ч үсэн тэр давааг давах юм бол Олимпийн аварга. Хаа байсан 1980 оны Москвагийн Олимп шүү. Даваагүй ч үсэндээ тэнд Монгол түмний бас те жудогийн төрлийн мөнгөн медаль карманд нь байгаа. Энэ том сэтгэл зүй бас өөрт нь яаж бож байгаа бол тэр жоохон залууд те. За ингээд ямар ч ч мөнгөн медаль карманд ийцсэн. Тэгээд аваргын төлөө хинтээ гэж хамгийн амар нь одоо яг өөртөө адилхан 4 барилдаан хийгээд гарч ирсэн барилдааныхаа бүх 4 төр өрсөлдөгчөө бүгднгийн цэвэр ялцсан аимшигын бүх. Энэ болохоор зөвлөлт бод улсын бүх солодуух хин гэж бүх. За энэ бүхийг бас манай жудаа сон төгсөд мэддэг баг. Энэ бүхтөө барилдаа болчихж байгаа байхгүй. Маш том даваа. Үнэхээр аимшигтай даваа. Тэгээ энэ бүр шгшээ барилдаанд бол одоо нөгөө яг яаж барилдсан талаар нь одоо манай энэ Дамдангуйтай яг тухайн үеийн барилдаан дээр нь хамт тэр дөр Олимпиад хамт явсан. Одоо манай чөлөөтийн ойдуугаа шүү дээ. Зэвгийн ойдуугаа. Яг хамт барилдаж явсан. Тэгээ ойдуугаа болохоор өөрөөс нь арай жоохон ах гэдэг үл үүдээ. Гэсэн чинь ойдуугаа яг тэр барилдааных нь яг аваргын төлөө байдгаж яхад нь өмнө нь таарад ярилцсан тухайга дурсамж болгож бидэд үлдээсэн байгаа байхгүй. За юу гэсэн чинь заяа. Москвагийн Олимпиад чөлөөт бүхийн төрөлд өөрөөдөө ойдуугаа барилдсан. Олимпиад хамт яг тэр дор нэг дор байж ирсэн гэсэн. За ингээд финалынхын барилдааны өмнө ойдуугаа дамдан дээр очиж таарж байгаа байхгүй. Манай дамдан дээр очиод. Тэгээд ингэж ярьсан гэж. За чи юу н хэрхэн яаж барилдгаа мэдэж гин үү гэтгсэн гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөөд чинь мэдж байгаа гэсэн гэж байгаа байхгүй. Зэндийн дамдангуй. Тэгээд нөгөөд чинь хоолнд орох уу гэ тгийгээд. Тэгээд нөгөө хоолнд орох уу гэсэн чинь үгүй гэсэн юм байна. Тэгээд яасан гэсэн чинь би боцтой шүлүү хийж уучаад очноо гэсэн гэж байгаа байхгүй. Боцтой шүл хийж уух гэдэг шүү дээ. За ингээд чи юу н яаж барилдъя гэж бодож ийн гэд асуусан чинь манай зэндийн дамд гэсэн гэж. Солодуухан намайг үүрнэ. Тэгтэн би унахгүй. Дахиад намайг үүрнэ. Тэрэнд нь ч бас би унахгүй. Тэгээд над руу орохт нь кимононых нь ингээс духтраад дивжэн дээр би хэвтүүлнэ. Гэт бүр ингээд бүх барилдаанаа төлөвлөсөн барилдааг үйжиж тэгсэн. Тэгсэн чинь зэвгийн ойдгоо болохоор дамданг дэлхийн хэмжээний өндөр судалгааг хийсэн учраас батаараа алтан медаль гэж бодсон гэж байгаа байхгүй. За алтан медалийн төлөө барилдаан яг дамдангуйгаа хэлснээр болж манай хүн духтарч хэвтүүлсээр барилдаан дууссан боловч за одоо манайхан бичлэгийг үзнэ. За тэгээд энэ саан бүхийн дэлхийн аварга улсын начин нэрт бүх тайлбарлагч чанаруугаа түрэн гараад чанаруугаа шүү дээ тий. Солодуухан дамдан хоёулаа коко үнэлгээтэй байсан. Барилдаан явж байхад. Цаг дуусахын өмнө дамданг идэвхгүй барилдлаа гэж торгож солодуухан ялсан. Оо тийм үү. Гэхдээ байж хамгийн амар нь шүү дээ тий. Солодуухан зөвлөлт холбоот улсын бүх заяа. Энэ Олимп зөвлөлт холбоот улс Москвад болж байгаа. За мэдээж нөгөө нэг тухайн нутаг дэвсгэртэн болж байгаа учраас тухайн нутаг дэвсгэрийн бүгд илүү их нөгөө нэг юм шүүгчдийн хувьд гэсэндээ арай ингэж хандах ч үгүй юм уу, дэмжигчдийн хувьд гэсэндээ арай ингэх ч үгүй юм уу, нэг иймэрхүү тохиолдлууд байдаг. Бид нар бүгдээрээ л худлаа биш шүү дээ мэдж байгаа тийм. Гэхдээ аль аль нь коко үнэлгээтэй явж байгаад манай үндсэндээ бүх юм төлөвлөгөөнд нь байсан шүү дээ. Тэгж явж байгаад цаг дуусахын өмнө торгочж байгаа байхгүй идэвхгүй барилдаа гэдэг. Тэгэнгүүт торгуулаад илүү болчих нөгөө тал чинь. Тэгэхээр манай хүн үлдсэн нэг хэдхэн секундэд яаж ажиллаад яаж гүйцгээд барахгүй сте. Нэг ийм тохиолдол болцсон байгаа. Тэгээд чанаруугаа болохоор яг энэ талаар хэлсэн байдаг. Цаг дуусахын өмнө идэвхгүй барилдлаа гэд торгодог шүү гэж энэ чанаруугаа өөрөө бүх тайлбарлагч хүн штэ энэ хүн тэгж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд өөрөө чанаруугаа хэлэхдээ эзэн спортын тамирчин, эзэн орны тамирчин те шүүгчд бас ингээд тал засдаг ийм хүн байдаг. Тэгээд эзэн орны бүх авраг болж байгаамаа. Ер нь бол би бол дамданга олимпийн авраг гэж боддог шүү гэж чанаруугаа өөрөө хэлсэн байгаа байхгүй. За яг энэ барилдааны талаар өөрөө болохоор юу гэж хэлсэн хэрэг шүү дээ ингэж байгаа. Би солодуухантай өмнө нь таарж барилж үзээгүй байсан. Нуруугаар надаас арай намхан дэлхийн авраг болцсон. Бүр ийм бүх өмнөх барилдаанууд бүгднгийн цэвэр ялцсан ийм бүх байсан. За тэгээ барилдаа эхэлсэн. Солодуухан надаас төрүүлж коко үнэлгээ авсан. Би араас нь нэхэж барилдаад нэг коко үнэлгээ аваад үнэлгээний хувьд адилхан болцсон. Барилдааны явцад надад үнэлгээ салгах ганц хоёр боломж гарсан юм аа гэдэг. Өөрөө хэлж байгаа байхгүй. Тэр боломжоо би даанч ашиглаж чадаагүй. Барилдааны төгсгөлд намайг идэвхгүй барилдлаа гэж торгож барилдааны төгсгөлчтэй. Солодуухан надаас үнэлгээ илүү болцсон. Тэгээ би төгсгөлд нь нэлээд ажилласан боловч цаг дуусаад мөнгөн медальтаар бууцсан шүү. Одоо бол ингэдэг штэ торгуулаар илүү байх юм бол цаг сунгана. Тийм үү. Тийм. Торгуул илүү бүхэн ялгадна гэсэн үг байх вэ? Тийм болцсон тийм нэг өөрчлөлт. Үнэлгээ авч болох байсан нэг боломжийн талаар ярих гэж байгаа байхгүй. За одоо яг энэ миний яриад байгаа энэ үнэлгээ авч болох байсан боломжийг нь манайхан найруулагчдад харуулах юм. Дүрсэн дээр харуулах юм. Барилдааны явцад солодуухан хутгасан юм байна.
Тэгсэн чинь дамдын хөлөө сугалж аваад эргүүлээд хонгодж байгаа байхгүй. Хонгодонгуудлаа нилээн дээр ингээ гаргаад ирсэн. Гаргаж ирээд тавихтаа одоо нэг гарын татал, доод гарын татал те. Доод гарын таталт хэрвээ жоохон татцсан бол энэ бүр цэвэр далаа нь гусаа хийж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг гарын таталт нь дутчихгүй юу. Ингээд өргөөд ингээ гаргаад ирсэн. Тэр явцад хэрвээ гар татсан бол пад цэвэр ялна. Нэг гар нь жоохон дутуу татснаас болоод нөгөөх нь мөрөөрөө боож байгаа байхгүй. Ингээд үнэлгээ авч чадаагүй ийм тохиолдол болсон. Тэгээ энэ тохиолдол бол ингээд одоо харах юм бол үнэхээр тэр зөвлөлт холбоот улсын чинь бас өөрөө жудоо бүхийн хувьд бол бас л том орн шүү дээ. Гэтэл тэр бүхийг нь бүр ингээд дараалал цэвэр ялаа гараад ирсэн байгаа бүхийг нь өстө өөрийг нь бүр тэр дэлхийн дэвжээнд дээр нь аврагын төлөө бүр байдалд оруулж байгаа байхгүй. Ингэж дүүлж, ингэж шуугуулж явсан олимпийн мөнгөн медальтан бидэнд байдаг юм аа. Энэ бол яахааргүй Монгол бүхийн гайхамшиг шүү. Монгол түмэн те. Тэгээ хамгийн гоё заа ингэж байгаа. Олимпийн мөнгө одоо нэг манай хүн чинь ингээд мөнгөн медаль авчих гол улс орноороо баярлж байгаа шүү дээ. Тэр чинь одоо тэгэл төр засгийнхаа хувьд тэр одоо бүхийн төрлийн хувьд тэр те спортынхны хувьд тэр бүгдээрээ бөөн баяр болж байгаа шүү дээ те. Тэгсэн чинь ээж 8 хөөрхөн заяо. Монгол түмнэрээ энэ хүү чинь олимпийн мөнгөн медаль жудоогоор авчлаа гэд бөөн баяр болоод ингээд хүмүүс нөгөө аймгийн төвөөс сонсчоод дуулах гацтай бөөн хөөр болоод аваад ирдэг байхгүй. Тэгсэн чи ээж зүгээр үнэгээ саацсан сууж. Медаль авсаа. Өө тийм үү гэдэг ингэж сууж байгаа байхгүй. Ийм гоё зөө. Аа тийм үү хүү медаль аваа юу гэд үнэгээ саацсан сууж ирсэн гэж байгаа. Ийм хөөрхөн. За ингээд түүний хувьд бол одоо ингээд 1980 оны Москвагийн олимпиадаар ингэж мөнгөн медаль авчаад 1984 оны Лос Анжелесийн олимпийн наадамд барилдах гэж бэлтгэлээ базааж ирсэн гэж. Тэгсэн чинь яг хуу бас нэг юм байдаг. Одоо ингээл хэдүүлэн чинь нөгөө өмнөх түүхээ мэддэг учраас харамсмаар. Ягаад тэгэхээр энэ 1984 оны Лос Анжелесийн олимпиад шүү дээ, тэ. Энэ олимп хаана болж байна гэхээр Америк нэгдсэн улсад болж байгаа. Америк нэгдсэн улс болон тухайн үеийн бүгд найрамд Монгол ард улсын хоорондын харьцаа тийм ч сайн байгаагүй. Ягаад гэвэл зөвлөлт бод улс социалист эглэмийн орнуудын инээдрэ гэдэг юмараа. За ингээд Америк нэгдсэн улсад болж байгаа олимпийн наадамд оролцохгүй гэж бүгд найрамд Монгол ард улс ингэж. За энэ шийдвэрээс болоод Монголын олон тамирчид хогсон байдаг. Бид нар өмнө Аадар анир дээр Монголын инх бат гэж бас боксing үнэхээр шилдэг тамирчин байсан те. Тэр мөр бол үнэхээр ингээд нэг эд таав ингэсэн. 80 оны олимпиадээр манай он чинь жудогийн төрөлд нь мөнгө дээр нь зүгээр дийлэн шүү гэдгээ баталсан. Дэлхийн одоо сан бүхийнх нь аврах штэ, босон штэ. Жудо дээр нь орж ирээ бас л босоо байх гэдэг ингээд мөнгө дээр нь буужд олимпийн те. Тэгээ 84 оны олимпиадээр очих юм бол энэ хүнээс чинь бүр юу хүлээж байгаа вэ? Айж байгаа штэ. Гэтэл тэн дээр ингээд очихгүй гэдэг энэ хүний боломж нэгдүгээрт маш том боломж хаагдсан. Манай дээр нэргүй инх батгайцсан яг эд байсан үе ингээ хаагддаг. Чин бүр ингээд нэг Кенийн тамирчин хаанхын тамирчин гэдэг үлээ те. Монголын инх бат ирсэн бол авраг нь болох байсан гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан ийм сор болсон тамирчид маань 84 оны олимпиад тэр үзэл суртлаас болоод явж чадаагүй. За тэгээд дараад нь шүү дээ. Шалтгаан бас ингэсэн. Азийн аврах шалралт тэмцээн гэж болсон. Азийн аврах шалралт тэмцээн дээр манай дамдын бас оролцож үзээгүй. Яасан гэхээр Азийн аврах шалралт тэмцээнд Япон, Солонгос, Тайланд, Филиппин, Индонез зэрэг зүүн өмнөд Азийн орнуудын дунд гол төлөв зохиогддог байсан. Тэгээ бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар намын төв хороо сайд нарын зөвлөл эдгээр улс орн руу тамирчид тэмцээнд явуулах боломжгүй гэсэн учраас манай одоо энэ төрлөөрөө одоо энэ орны тэмцээнд оролцож чадаагүй, Азийн аврахад оролцож чадаагүй. Харин жудоо бүхийн дэлхийн аврах шалралт тэмцээнд 2 удаа оролцсон ч хараахан медаль хүрч чадаагүй гэдэг. Бас нэг юм яг эд байсан үе дээр нь орохгүй болохоор тамирчны ч хувьд айгүй хэцүү шүү дээ. Яг тэр эд бүр ингээ 90 дээр байгаа үед нь оруулахгүй байхлаар дараад нь яаж чичээгээд гарахгүй басна тийм үе байна шүү дээ. Энд чинь хүний бүхэл бүтэн амьдралын маш том зорилгууд шүү дээ уулна. За тэгээд үүнээс хойш бол түүний хувьд дасгалжуулагч руу орж байгаа маа одоо. Ингээ 85 оноос дасгалжуулагчийн ажилд шилжиж улсын шигшээ багийн дасгалжуулагч болсон. За дасгалжуулагчийн ажлыг 1992 он хүртэл хийгээд 92 оноос одоо 92 оны сүүлээс улсын багшийн сургуульд биеийн тамирын дээд сургуульд жудо бүхийн багшаар ажилласан. Өөрөө дууссан байж болно. Эн чинь Монгол улсын жудо гэдэг салбар шүү дээ. Түүний араас бид нар мэдэндээ удахгүй нэг айгүй гоё юм гарч ирэн заяа. Жудогийнхон тамирчдыг бэлдээд эхэлж байгаа. Өөрөө дасгалжуулаад эхэлж байгаа. За ингээд Монголын жудо бүхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дараагаар 1997 оноос хойш одоо хашиж агаад 1999 оноос ажиллаа өгсөн байдаг. За түүний дараа Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга хийсэн. Дээрээс нь Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч хүртэл ажиллаж ирсэн. За гэр бүлийнх нь хувьд шүү дээ, тийм. Оюутан байхдаа нөгөө нэг ихнэр төрсөн гэсэн шүү дээ. Оюутан байхдаа ихнэр Алиматайгаа танилцаад Алимаа 1900 энэ үед 1978 онд гэр бүл болсон юм. Анх нөгөө их сургуульд илсээд ихнэр нь хөнгөн атлетикийн тамирчин. Манай дамдын маань болохоор бүхийн секцийн оюутан. Тэгээ энэ хоёр маань явж байгаад
спортын ордны ч юм уу заалан таарчихгүй юу. Тэгээ нэг нутгийн хүмүүс гэдгээ бие бинийгээ мэдсэн байгаа. Тийм учраас хоорондоо айгүй хөөрхөн танилцаад ингээд орж гарах болгондоо таарад идэг байсан. Ингэж байгаа манай хоёр бэлтгэлийн зааландаа ер нь бол танилцаад ингээд цаашдаа гэр бүл болсон байдаг. Эхнэр айл маань Монголын бүх ард түмний спартака 5 дугаар спартакадын хөнгөн атлетикийн төрөлд авраг болж исэн. За эндээс маш мундаг бүхийн те сор нөгөө талдаа хөнгөн атлетикийн сор хоёр нийлжлээ заяа. За одоо юу болсон гэхээр нэг анхны нэг хүү төрсөн шүү дээ тий. Анхны хүүг нь болохоор анх хоёр гэдэг. Энэ хүү нь шүү дээ. Одоо ер нь бол Монголын пауэрлифтинг гэж төрлөөдөг шүү дээ тий. Пауэрлифтингийн тамирчин. Тэгээд дээрэс нь дэлхийн авраг. Тийм. Энэ хүү. Одоо нэг хүн шүү дээ. Энэ хоёр хүний нэг хүн. Хоёр дахь хүн нь шүү дээ тий. 1981 он төрсөн. За энэ шин төрсэн байгаа яг хоёр дахь хүн төрчингууд манай төрсэн байгаа хүүгээ ирэх гээд явж байгаа байхгүй. Ингээ явж байхдаа яагав нөгөө нэг анх бэлтгэл хийсэн өдөр нь заалнаас дээшээ харсан сүлдтэй зоос олж исэн тоо. Тэгсэн шиг яг нөгөө нэг хүүгээ шинэ төрсэн хүүгээ ирэх гэж явж байхад нь газраас бас зоос олсон. Тэр нь дээшээ харсан зоос байсан. Сүлд дээшээ жоох сүлд дээшээ харсан зоос байсан юм байна. Тэгээд тэрийг бэлгэдээд сүлд баяр гэж хүүдээ нэр өгсөн байгаа байхгүй. За одоо ингэн заяа. Нөгөө сүлд баяр гэдэг хүн нь шүү дээ. Аавынхаа араас орцсон. Барилдана гэдэг. Жудоогоор хичээлж байгаа. Тэгсэн чинь хүүгээ жудоогоор хичээллэх болоод ингээд бүр те яг жудоод ингээд идэвхтэй байлдаад ихэлсэн үед манай хүн чинь өөрөө нөгөө олимпийн хороомороо гэдэг ч юм уу те шүүгч ингээд байдаг. Олимпиад том бүртгэлтэй юм бүх тэгэл Монголын шишээ багийнхан тасгалжуулагч нар байгаад байдаг. Хүүгээ оруулж болохгүй. Тим дураараа юм байхгүй. Аав нь тэр одоо олимпиад орох эрхийг нь өгдөг байлаач гэдэг юм уу те. Тим байлаач гэсэндээ хүүгээ оруулах ямар ч боломж байхгүй. Арын хаалга гэж байхгүй. Тэгсэн чинь энэ хүүгийн хувьд бас одоо энгийн жудоо бүх хичээлж байгаа тамирчдаас маань илүү их дарамт ирж байгаа байхгүй. Амжилт гаргаад олимпийн төрөлд оролцох болоод ороод ирэнгууд л чи ааваараа л ингэсэн штэ гэдэг ч юм уу. Ийм яриа өсөхгүй байхгүй. Тэгэхээр энэ хүнд чинь бүр хоёр дахин илүү дарамт ирж байгаа. Тэгэнгүүт нөгөө сүлд баяр хүү чинь бүр үдсээр байгаа заяа. Бүр үдсээр байгаа шүү. Хинтээ зэрэгцэж орж ирэх юм гэхэлэр бүр за яг хуу энийг нь би одоо нөгөө манайхан мэддэг учраас манай Хөдөлмөрийн Баатар жудогийн Цагаан Баатар байдаг та тий. Цагаан Баатар эдэртэй нэг уу юм шиг байгаа юм ер нь. Тэгээд тэдэртэйгээ бүр ингэж үзэлцэж явсаар хагаад нөгөөт нь бүр шгшээ багийн тамирчин болоод тэгээд олимпиад орох эрхээ олоод аваад ороод гэж нөгөө хүүч. Тэгсэн чинь аав нь яаж чадахгүй шүү дээ тий. Аваад явна шүү дээ. Тэгэл хүүгээ аваад гэсэн үг шүү дээ. Хүүгээ аваад аав нь олимпиад очиж байгаа байхгүй. Яасан гоё. За тэгээд энэ олимп нь болохоор 2004 оны Афины олимп юм билээ. Энэ олимпиад хүүн 73 кг хэмжээнд нөгөө аавынхаа яг бас яг үзчихсэн 73 кг хэмжээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон шилдэг тамирчин байдаг. За 2 ялж 2 ялагдсан. Гэхдээ тэмцээнээ маш амжилттайгаар өндөрлүүлсэн байх нь шүү дээ. Энэ бол чамлахааргүй амжилт. Тэгсэн чинь тэр олимпиад нь одоо бидний мэдихтэй жудогийн Цагаан Баатар маань тэнд мөнгөн медалийг хөрөл медалийг авдгийг. Ийм гоё олимп байгаа байхгүй. За тэгээд баг хүү сүлд баяр нь шүү дээ тий. Одоо Америк нэгдсэн улсад амьдардаг. Амьдрах амьдрахтаа тэнд биш үү? Жижитсүгийн дивжээ нээсэн. Тэр дивжэн дээрээ олон тамирчдыг бэлдэж төрүүлж гаргаж байгаа. Ингэж үргэлжилж байгаа. За хамгийн бага хүүхэд нь болохоор цэцгээ гэдэг. Охин 2 том нь хүү шүү дээ, 3 дахь нь охин. Тэгсэн чинь охин нь болохоор ээж нь хөнгөн атлетикийн тамирчин байсан шүү дээ. Яг тэрийг өвлсөн юм уу? Охин нь болохоор эмч йогийн багш мэргэжилтэй юм байна одоо. За тэгээд бас нөгөө хийсэн ажлыг нь манайхан одоо мэдэх бах. Зүгээр энэ үр хүүхдүүд нь ямар яваа вэ гэдгийг би харуулах гэж хэлээд байгаа. Монгол улсад эрхийг сурчлах буянтай ажил хийдэг юм эмэгтэй байдаг. Өдгөө 500 гаруй заяа гадны жуулчд, гадны хүмүүс, морин дуртай хүмүүсийг Монгол орноор аялуулж, Монголын амар амгалан нүүдэлчдийн ахуй соёл, гүн ухаан, түүх шашрыг таниулан, өвлийн тэмээн аялал, за цасан аялал, сарлагын аялал цаашлаад Монголд унаж болох 4 амьтныг унаж 1200 км Монголын урд хязгаараас хойд хязгаар хүртэл 1200 км аялдаг их нүүдэл хэмээх аяллыг санаачлан одоо зохион байгуулдаг. Ийм охин байдаг. Тийм аялал байд юм уу тий. За 2023 онд за би нэг юм дуусгаах. 2023 онд өөрийн хэрэгжүүлдэг энэ дэлхийн морднууд төслийнхөө хүрээнд гайхамшигт Монгол адуу хэмээх Google морины тухай баримтат киног бүтээлцэж тэрхүү бүтээл нь олонний талархлыг хүлээсэн байдаг. Тэр Google морин гэдэг нэг 2 морь хаанаас хаашаа явдаг яадаг гэдэг үлээ те. Тэр болгоны чин ард өнөөдрийн бидний яриад байгаа энэ Дамдан гэдэг хүний баг охин бас байсан юм биш үү? Тийм байна. За тэгсэн чинь одоо энэ хүн өөрөө бидэрт энэ бүх юмуудыг бэлтгэхэд тусалсан юм. Тэгсэн чинь өөрөө ингэж байгаа. Манайх гэдэг аль одоо энэ 3 хүүхэд шүү дээ, тэ. Аав юм одоо хойш 3 хүүхэд, аав ээжээс мөн үлдсэн хойш 3 хүүхэд. Энэ 3 хүүхэд маань одоо ингээд одоо ач зээнүүдийн гаргаад буюу тэ. Улам үржээд одоо баг 9 ач зээтэй болж байна. Гэхдээ хамгийн гоё юм нь юу гэж? Эдгээрээс шүү дээ, тэ. 5 нь
аль хэдийн нөгөө кимоно өмсөд татами дээр гараа бэлтгэл хийгээд эхэлсэн. Гэж байгаа байхгүй. Ямар гоё нөлөөлөл вэ? Энэ гэр бүл ямар гоё хүндлэмэр гэр бүл вэ те? За одоо өнөөдрийн маань ярьсан энэ Цэндийн Дамдан гэдэг хүний гавьяа шагналуудыг хэлээд өндөрлөө. За 1979 онд тэр нөгөө нэг самп чинь байхгүй. 1979 онд Испани Мадридэд болсон самп бүхийн заяа. Дэлхийн залуучууд болон насан туршидын тэмцээний аль альныхын төрөлд хоёуланд нь авраг авсан. Ер нь бол ингээл дэлхийн залуучууд болон насан туршидын тэмцээний авраг. Энэ бас л дэлхийд ховорхон тоо шүү. Ховорхон тамирчин байгаа шүү. За энэ амжилтыг нь болохоор төр засаг үнэлж 1980 оны 1-р сарын 23-ны өдөр Бүгд найрамдах Монгол Ард улсын гавьяат мастер гэдэг цолыг олгосон байна. Тэгсэн чинь 80 онд манай Москвад очиод Олимпиад дахиад мөнгө авчиж байгаа шүү дээ. Тэгсэн чинь 80 оны 7 сарын 31-нд Москвагийн Олимпиас мөнгөн медаль хүртсэн чинь улсаас тэгсэн юм билээ. Нэг он дотор ийм 2 том төрийн одон медаль олгох боломжгүй гэдэг шалтгаанаар тэр амжилтыг нь бол одоо дахиж ингэж нэхэ шагнаагүй гэсэн үг. За тэгээд самбүхийн дэлхийн цомын тэмцээний авраг заяа. Дээрээс нь 1981, 1982, 1983 оны самбүхийн дэлхийн авраг шалгалт тэмцээний 2 мөнгө 1 хүрэл медальтай. Дээрээс нь улсын 7 удаагийн авраг. Улсын баяр наадмууд барилдаж өсөх өдөр чимэгтэй улсын начин гэдэг цолыг авсан. Дээрээс нь 1980 оны Монгол улсын шилдэг тамирчнаар тодорсон. Дээрээс нь олон улсын шилэгдмэл шүүгч гэдэг цолтой дэлхийд төлөөлөн шүүрэгдсэн. За ингээд дээрээс нь нэмээд энэ хүн чинь ардаа Монгол бүхийнхэн те Монголын бүхчүүдийнхэн түүхэнд ардын багш нь. Яах аргагүй багш нь. Түрүүн яриадсан Батэрдэн аврагын хүртэл тэр айл дээр жоохон байхаас Батэрдэн аврагын багш гэж хүндэгдэж явсан. Тэгээ сүүлд нэг багшийн сургууль Монголд ордог шүү дээ. Энд чи юм очтой байхгүй. Ингээд 2008 онд ардын багш гэдэг цол тэмдгээр ингэрэмэл гатдаг. За ингээд Цэндийн Дамдан хэмээх энэхүү одоо үнэхээр авраг шүү дээ. Юу гэж хэлэх юм бэ? Авраг шүү дээ нүнд. Дэлхийн авраг шүү дээ. 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 60 наснда одоо бурхны орондоо одсон байдаг. 2018 он өнөөдрийг хүртэл бидний дэргэд байсан шүү дээ энэ хүн чинь тийм. За ингээд Монголын спорт олимпизмын нэрт зүтгэлтэн Цэндийн Дамдан одоо энэ хүний хөшөөг найз нөхөд, шавнар, нутгийн зон олон тэгээ одоо үр хүүхэд юу байдгийг те хамт бөхрөжилсэн бүх хүмүүс нь нийлээд Хинтий аймгийн Баян Адраг суманд мөнхлөн хөшөөг нь босгосон байдгийн шүү. Тэндээ бас цэцэрлэгт хүрээлэн хүртэл байгуулсан байдгийг. Хинтий аймгийн Баян Адраг хэмээх энэхүү сумаар орохдоо та бүхэн маань тэнд ийм хөшөө таарах юм бол өнөөдөр бид нар хэний хөшөө вэ гэдгийг үнэхээр бахархалтайгаар мэддэг боллоо. За тэгээ энэхүү нэвтрүүлгийн маань бэлтгэхэд бид бүхэнд өөрийнх нь бичсэн тэр тусламжуудыг хуваалцаж нандин болгоныг нь бид бүхэндээ хуваалцсан. Түүний гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан те тэр бүх хүмүүст нь талархснаа илэрхийлье. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа Ганаша. За үнэхээр тэр харамсаад барахгүй. Би сая бичлэгийг үзлээ л те. Нэрэл толгоогоороо зогдол унтсан юм байна те. Тийм тэр нөхрийн гар жоохон татсан бол толгой бүтэн иргэн. Тэгээд мөрөөрөө тэгэлж байгаа. Мэдээж тэр уналтаа яаж авах юм ах уу гэдэг мэрэгжлийнхний хувьд бол үнэхээр аимшиг өсөлтөө баг л та. Тийм байна. За бүхэн гайхамшиг нэвтрүүлэг энэ удаагийн дугаараар бүр домогт Олимпийн авраг гэд хэлчмээр байна тийм ээ. Олимпийн авраг Дамдангуйн талаар ярьсанд баярлалаа Ганаша. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань өв соёл уламжлалаа дээдлэгч оюутлогоо компани болон аюулгүй байдлын төлөө хамтдаа бариатай Ford Motors ивент тэтгэлээ. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр Суг оруулан NTV телевизээр мөн 83.3 107 төлгөний Од Мөндөр радиогоор хүрлээ. За дараагийн дугаараар олцъя. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр Суг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр Сугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.